Минь ондогч Сайн сайн байна уу? минь Өдрийн мэнд. За хоёлаа. Нөгөө гар бараад бугуу барьна гэдгийнхаа тухай ярих уу цаашаа. бүр амтшаад одоо юу ярих вэ гэдээ орж ирлээ. Тий. Улс төрт бас хэрэгжүүлж ирсэн. Аюултай бодлого гэж байгаа. Мгм. Арга. Энэ Роберт Хялдины номондоо энэ Хятадын коммунист засаг яаж хэрэгжүүлсэн тухай сонирхолтой жишээ бичсэн. Мгм. Америк солонгосын дайны үед Хятадын коммунист намынхаа олзолсон Америк цэргүүдээ Мгм. гэмдүүлж Мгм. өөрийнхөө талд ашиглаж ирсэн. Мгм. Яасан гэхээр хятадууд бол ингээл олзлогдсон Америк цэргийг нэг нэгээр нь байцгахдаа Мгм. коммунист хятадд ажилгүйд л гэж байхгүй гэсэн өгүүлбэр уншуулаад зөвшөөрч яана гэж хэлүүлээл. За. Тэгэл чи нэгэн зөвшөөрсөн юм чи одоо гарын үсэх зураг зурулдаг байсан гэж байна. За. За ингэх зууртаа бол Америк цэрэгт ганц тамхи гаргаж өгч татуулах. Мгм. Тэ? Тэр А байсан юм чад тий. 7 хоногт ганц удаа агаарт цаг гэртээ байлгах ирэхээр шагнах энэ төр юм жижиг урамшууллаар өргөтдөг гэж. Тий. Тэгвэл Америк зэргүүд яах вэ тэгэл коммунист хятад ажилгүйд л гэж байхгүй гэж гар үсэг зураал яавал гэж бод тийм ээ л та. Ганц. Гар үсэг зурлаа гэхэд ер нь яавал гэж тэгэл бод тийм ээ л. Гэвч тэр нь том эвдэрүүлсэн. За. Тэгээ нөгөө шоронд байж байгаа тэр сэтгэл зүйн хувьд ямар ч тэнцвэргүй болцсон төгсөж байгаа тийм хүмүүст ч нэг ганц тамхи татчих 7 нотныг удаа агаарт гараад авна гэдэг чинь ерөөсө тэнгэрийн ундав шиг гэдэг байгаа байхгүй Яа. Аха. тийм тэгсэн чинь ерөөсөө юу тэрийг ингээд Америкт ингээд юу дэлхийд дахна ерөөс ганцхан Америкт биш ингээс дэлхийд дахна тэр юуг радиогоор цацаадсан гэж байгаа байхгүй хятадууд Наа за. ингээд олзлогдсон Америк цэргүүд бол Америкийнхаа капитализмаас татгалзаж байна. Мм. Тэ? Тэгээ Мгм. коммунист хятадд ажилгүйд л гэж байхгүй гэд ингээд ингэж үзэж байгаа гэл ингээд улам дэлгэрүүлээ яриад байдаг. За. Тийм ээ? Мгм. Тэгээд ерөөсөө хатуу ерөө шүүлт юм уу тулгаж тамалж мамлаагүй. Хүн бусаар ерөөсөө хандаагүй гэж байгаа. Мгм. Харин маш ийдэг боловсон аргаар Мгм. ашиглаж исэн. За. Хятадд тэ. Тэгэл Америк зэргүүд коммунист зарчимд суралцаж зөвшөөрч дэмжиж байгаа гэж радиогоор яриад байдаг. Тэгээд бүр нэр устаа ингээд зарлаад байсан. За. Тэнгүү тэр чинь Америкт бол урагч болсон байхгүй юу? Штэ. Тийш. Тэ. Тэгэл нөгөө нийт Америк олслогсод ийм маягаар урагч нэртэй болсон. Мм. Тэгээ хизээ хойно чөлөөлөгдөд Америкт очсон ч хойг болсон баг. Энэ тухайгаа олж мэдээд сэтгэлийн хүнд цогцолтонд унсан. Эргээд нөгөө эх орондоо буцаад очсон ч яа тий. Нэг Нөгөөдөл нь урагч удаа гэж хүлээж авах. тий. Урагч гэж хүлээж авахгүй юу? Тэгэн гут маш хүнд цогцолтонд орсон л гэдэг. Мм. Айхтар. Тэгээ ингээд Айхтар юм аа. айхтар ингээ юмыг баримтжуулж бичээд тийг гарын үсэг зурулах нь хүмүүсийг ерөөсө салахгүй арсны өвчин шиг лайтай юмнаас он удаан жил хүлдэг арга юм шүү гэж Хялдины бүр онцлон анхааруулсан байгаа байхгүй. Яа. Зөвлөө. Тий, тэгэхээр юунд гарын үсэг зурх вэ гэдэг дээрээ маш их бодож явах хэрэгтэй. Гэтэл одоо манад чинь яаж юм? Ингээд олон улсын одоо юу гэдгийг атомын цөмийн хог хаягдлыг Мгм. байлгахтаа аюулгүй байлгана гэдэг тийм олон улсын конвенцэд гар үсэг зураад тэрийг нөгөө Австрийн элчин одоо бүр баяр ёслолын чадвартаар гаргаж гайхуулаад байна гэдэг байгаа шүү дээ. Монгол зурцаан гэл те. Тийм манайх оролцсон зурсан гээл одоо гар үсэг зурж байгаа мурж байгаа юугаа ингээ баримтжуулсан зураг мургээд авцсан. Тэрийг их гоё баатарлаг үүсгэсэн юм шиг л гавь агуулсан юм шиг гаргаад байгаа байхгүй. Тэ? Мгм. Аимшигтэй. Юунд гар үсэг зураад байгаагаа өөрснөө сайн мэдэхгүй явж байгаа. Тийм байна. Суурин иргэншилд ингээд битсэн юмны сүсэг гэж таймгүй гүнзгий байдаг. Мгм. Битсэн юм хараалцдагын бүр шидийн эрчим хүчтэй гэж байгаа байхгүй. Оо яна. Тийм үү? Аимшигтэй тий. Жишээлх юм бол ингээд энэ Фред Делюка гэдэг хүнээр энэ метроны рестораны бизнес эхлүүлсэн Америк ирээр Хялдины жишээ татсан байгаа. Аа да. За Фред Делюка яасан гээл тэгсэн. Бид 2001 он гэхэд 10,000 салбартаа болж өргөжөнд хэлнэ гэсэн урайтай За. ийм амны нөгөө цаас алчуур шүү дээ. Тий, тий, тий. Салют гэдэг тийм үү. Тэгээд энийг бол ресторануудаа банк хэрэглүүлдэг гэсэн. Мгм.
Тэгээ Хялдины эргэж асууж байгаа байхгүй намандаа. Ингээд мгм, энэ танд энэтхэг энэ санагдаж байна уу? Үгүй мгм, шүү. Фред де Лука 2008 он гэхэд мгм. 86 улс оронд нийт 28 мянган салбар ресторантай болсон байгаа шүү гэж бичсэн баг. Яа. Толгоороо ён гэж байгаа үстэй. Тийм байна те. Тий. Инээдтэй санагдчихсэн чинь. Тий. Тэгсэн чинь нөгөө анх төлөвлөсөн байснасаа илүү. Анх яасан 10 мянган салбартай болж өргөжнө гэсэн тийм үү? 28 мянга шүү. Тэгсэн чинь тэр чинь 2001 онд тавьсан байсан төлөвлөгөө. 2001 он гэхэд бид нар ийм байна гэдгсэн тийм үү? Тэгсэн чинь 2008 оны статистикаар бол бүр 86 улс оронд нийт 28 мянган салбартай болсон байгаа шүү. Тэгэд энэ нөгөө гипнозын чанартай, араал чадхын чанартай байт юм аа. Амар эрчим хүчтэй гэж хэлээд байгаа ч бас энийг хэлээд байгаа байхгүй. Тийм тийм. Аимшигтай тий. За гар бариад бугуу барих арга хэрэгсэлтэй хоёул танилцаад байгаа шүү дээ. Тэгээ энийг вэ шүү дээ. Тэр нөгөө дааж давшгүй юм ихлэд гуйгаад татгалцсныхан дараа жинхэнэ зорсон хүсэлтэд хилдэг ийм аргатай хослуулдаг. Мгм. Тэ? Тийм тийм. Тэ. За багаас эхлээд өксүүлж том зорилгот хүрэхэд ашигладаг. За үүнийг бол ухаанд Монгол ард маань бол мэджилээсэн баг чулуугаар их чулуу дөргөн гээл тэ. Даварсаар даггүй ороод ир гарах гээл ингээл өгнө зөндөө байдэн штэ. Оновчтой хэлсэн өгнөд манай зөндөө Тийм. байгаа. 1 2 3 хөвгөрч те. Тий. Энэ тухай хоёлаа ер нь ярьжсэн билүү. Одоо манай залуучууд ингээд Кристийн сүмээр яваад Мгм. Христийн сүмийн тэтгэлгээр энэ төр гадаадд ямар нэгэн сургууль төгсөж ирчээд тэгээд энэ behaviorism-ыг ер нь амьдралын үнэн гэж ойлгочиход байгаа. Мм. Тэгэл одоо инфлюенсер гэл ингээл YouTube сувгаар ингээл бах юм яриад байдаг. Үгүй бол подкаст хийгээл яриад байдаг тийм. Мгм. Хорвоо тосгүй эрдэм сураад ирсэн юм шиг боддог. Мгм. Тэгэл тэр нэг self perpetuating prophecy гэж ярьж байгаа тийм. Ингээл хүн ер нь нэг юм давтаад байвал тэр нь болох хандлагатай гэсэн утгатай үг тийм үү? Мгм. Тэгээ гоо тэр нэг хүүхдийн сургууль мөжүүлэхтэр ярьж байгаа. Тэрнтэй холбож ярьж байгаа. Хүүхдийг ер нь багаас нь ингэж муу гэж ойлголоод байвал тэгэл яг тэр зүгтэл явах хандлагатай гэсэн маягаар л ярьж байгаа юм л та. Тийм. Гэтэл эн чинь Монгол ухаанд бол ерөөсөй байхгүй байсан юм биш. Байхаар барахгүй юм байхгүй юу? Тэгээ нөгөө урмыг нь тоглохоор ууцыг нь тоглоо гэж ярьдаг байсан. За хүн ер нь сэтгэл зүгээрээ ер нь өөртөө маш их ихээр нөлөөлж сайнаар чиглүүлж чадна, муугаар чиглүүлж чадна гэдгийг мэдчихсэн учраас тэр айсуунд аргал хөдлөн гээл тийм ээ. Мм. Айсуунд аргал хөдлөн гэх мэтэр энэ тэр self perpetuating prophecy гэдэг одоо шинээр юм сураад ирсэн юм шиг шинэ юм яриад байгаа юм шиг ярих хэрэггүй байна л та. Харин тийм ээ. Монгол ухаанд манд байж исэн юмнууд. За 96 онд бол сэтгэл зүйч Jonathan Friedman гэдэг хүн. Мгм. Scott Fraser гэдэг ийм хүн. Хоёулаа сэтгэл зүйч судлаач хүмүүс. Мгм. Behaviorist туршилтын баш сонирхолтой үр дүнтэй судалгааны ажил нийтлүүлсэн гэдэг байгаа. Маань зөв. За Калифорни мужийн хотын нэг хороолт оршин суугч нараас ингээл та нар нэг ийм drive carefully гэсэн пайз замын хажууд энэ тэн тавиад өгөөч гэж гуйсан юм байна. За. Тэгсэн чинь оршин суугч нар зөвшөөрөл энэ тэнтгүү тийм пайз хадсан юм байна. Мгм. Тэгэнгүүт нөгөө орчин удалгүй дахиад туршуул явуулаад Мгм. safe driver гэсэн арай жижигтэр хэмжээний пайз хадахыг ингээл хүссэн гэж байгаа. Мгм. Тэгэнгүүт нөгөө оршин суугч нар нь түрүүчийн дагсан явсараа хүсэлтийг нэгээд биелүүлсэн байгаа. Дараагийн хүсэлт нь болохоор Keeping California Beautiful гэл ийм Калифорниг үзэмжтэй сайхан байлгахыг гэсэн тийм хот тогтчлтын төсөв батлуулах гэж байгаа гээл. Тийм үү? Тэгээ ийм хот тогтчлтын төсөв батлуулах гэсэн улс төрийн хүсэлтэнд гарын үсэг зур цуглуулж байгаа маа гэл ингээл атсан баг. Тэгсэн чинь одоо яа тийм нөгөө нэгэнт өмнө нь ингээ нөгөө жижиг хүслүүдийг биелүүлсэн. Тэгээ оршин суугч нар ч бол ингээд бөөнөрөө хүсэлтэнд гар үсэх зурсан. За яагаад ингэсэн бэ? Тэр чинь бидний үзсэн нөгөө тууштай байна гэдэг юу хуулийн дүүлчилж जैन тийм үү? Сурмал зан чанар гэдэг байгаа шүү дээ. Энэ бол нэг сэжвэрээр холбогдож ирж байна. За хүүхдэд багаас нь тууштай байх үнэт зүйлсийн ойлголт одоо байнгын хараа хяналт сүрдүүлэг шахалтаар суулгаж өгөх юм бол энэ нь ингээд зөвхөн дүр өсөхийн төлөө хийдэг зам болж төлөвшдөг юм байна. Энд чинь ингээд үнэт зүйлсийн ойлголт дотроос нь гарч ирж байгаа биш. Зөвхөн гаднаас ингээд хүчээр ингээд суулгаад өгч шүү дээ. Нэг эрүүний шүл маягаар тийм үү? Тийм байна. Ингэчээр чи хүүхд бол ямар нэгэн сайн сайхан юмд
өөрийн доторх гүн гүнзгий итгэл үнэмшлэр тэмүүлэх биш. Харин зүгээр харагдахын тулд тэгж байгаа болж дүр эсэхийн тулд хийдэг ийм үйлдэлүүдтэй болчдөг гэдэг байгаа байхгүй. Энэ нь туйлын харамсалтай. Тэгэхээр хүмүүс ерөөсөө өөртөө гайтай буруу юмдаа өгөх гэж байгаа юм шиг тууштай болохоос одоо яах вэ тийм үү? Түрүүн битэр нөгөө буруу юмдаа тууштай гэж гайхаа яриадсан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нэг юм чи одоо тэгэл их барьсан ч өмнө баг барьсан ч өмнө хэлээр үржлүүлээд яг оноо тий. Ийм болчих чинь тийм ээ. Тэгээ нөгөө ардын аманд бол бүр цайрцсан хүн гэл ярьдаг шүү дээ тийм ээ. Юу одоо дүүрсэн ирэг дүнкэрсэн толгой гэл тийм ээ. Тий. Морите бооцоотой тоглоомноос хараат болох гэх мэт ингээл одоо өгөө болвол юунаас мазурал боцоос хараат болох ийм лайтай юмд орж тийм ээ. Тэгэл ахуй амьдралаа сүйтгэхийг бол бид нар өнгөрсөн 30 жилд бол Монголд хангалттай харлаа шүү дээ. Эргэн тойронд тийм ээ. Зүг зүгээр байсан сайхан амьдралтай байсан хүмүүс гинт өөр болчдөг тийм үү? Амьдрал нь гинт уруудч дороотод. Тэгэхээр манай зах зээлийн эдийн засгийг хэрэгжүүлэх одоо дэлхийн банк, олон улсын валютын сан гэж байгууллагууд орж ирэл эдийн засгийг маань шууд сүйтгэж бүрлэгсэн бол биш тийм ээ. Зүгээр харин тэр Монгол болсон хүчний тархийг угаах. Бусармаг юмд итгүүлж монхруулах. Эдийн засгийн онол гэж худлаа юм зааж өгөх. Ийм замаар л ерөөсөө хөндлөлтөй бодлогоо ийм амжилттай хэрэгжүүлээд байж байгаа. Одоо бол бүр эцсийн шатанд орсон явж байгаа тийм үү? Энэ өөрчлөлтүүд ч одоо сүүлийн үед ерөөсөө дилт гурдтай болж ирж шүү дээ. Тэгээд soft power гэж нэрлэдэг тэр зөөлөн хүч гэдэг байгаа тэр элдв ятгалгын чанартай юм болвол имиж хүнд харагдах тийм ижилслийн им тамга гэж бид нар ойлгох хэрэгтэй. Тийм ээ? Хүмүүс тэр им тамга гэж юу нь яах гэсэн өрх вэ гэж бодохын оронд шууд л ерөөсө харагдахын төлөө амьдарч эхэлсэн. Хүн шиг гашуу юм гэж хаах уу тийм ээ? Намайг бол одоо ингэ ярьж байхдаа хүмүүс худлаа солиорч гэх хүн лав гарч иргэл баг. Тэгэхээр эсэргүүцэн зөндөө дэмжих зөвсөн байл. Тийм мундахгүй л зөндөө л хүмүүс гарч ирнэ мундахгүй тийм. Тэгээ Халдинигийн дурдсан энэ туршилтыг аваад үзэхэд бол ерөөсөө нэгэнт өөрсдөө одоо ингээд иргэний ухамсартай ингээд өнгөрцөн байхгүй. Тэр хорооллын хүмүүс Калифорни оршин суугч нар тий. Тэгэл тэр зохиомл имижийн төлөө улс төрийн чанартай төслийн өргөн барих бичигт болохоор гар ус зурчиж байгаа байхгүй. Ямар уул сүртэй байгаа яг ямар нөгөө гоё болох гэдэг байгаа ашигтай маш иггүй мө те танд ямар бенефит байгаа гэж бодохгүй нь шүү дээ. Тий. Энэ бол ерөөсөө бөхөр бол нөгөө угсраа мэх гэдэг шиг байхгүй ерөөсөө. Тийм ээ. За энийг тэгвэл тэгнэ ингүүл ингэн гэсэн нэг угсраа юмтай хөлбөртэй орж байгаа шүү тийм. Яг үнэндээ бол ерөөсөө Калифорни мужийн хотыг сайн сайхан байлгах гэсний төлөө юм уу тийм ээ. Эсвэл дүр эсгэх хоосон бардам зангаасаа болж залтай хүмүүсийн өрхөнд уламлав орсноо гэдэг бол хоёр өөр зүйл байхгүй. Манай Улаанбаатарт бол манай төрийнхэн яадаг үлээ. Ингээ төсвийн мөнгө идэхийн тулд нөгөө бордюр л солиулдаг тийм ээ. Манай цагаан нэр сайхан ойлгож байгаа шүү ер нь бол тийм ээ. Тэгэхээр ингээд ийм төсөл батлуулах явдал ерөөсөө төрөөс төсөө гоожуулж төслийг удирдсан нэртэй хэдэн цаддаггүй хуулцнууд улс төрч төшмөд албан хаагч нар улсын төсвөөс идэж явах зорилготой л байдаг байхгүй. Яг үнэ. Цаасан дээр бол хэвлэл мэдээлэлээр зөв гачин гой сонсогддог харагддаг. Яг бодит амьдрал дээр бол үр дүн гэхэр юм байдаггүй. Үр дүн нь бол хэдэн хүмүүс яагаад цөдийг яваад идэг тийм ээ. Олон түмнийг ингэж мунхруулж завчиж сурсан хүмүүсийг Халдины яг Японы нэг бие хамгаалах урлагийн жужитсу гэдэг урсгалын юутай аргуудтай зөрлөсөн байгаа. Тэгээ жужитсу эзэмшсэн дайчин шиг гэж ярьсан байна. Compliance professionals гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Маллагч нарын ур чадвар нь яг энэ жужитсу юугаар урсгалаар мэрэгчсэн дайчин шиг гэж. Тэгэхээр ер нь бие хамгаалах урлагт энэ вүүшүүл гээл тэгдэг жужитсу айкидо гээл айкидо солонгосынх тийм үү? Энийг бол бид нар зөвхөн Монгол уламжлалт бүр ойлгочиход болох байхгүй юу? Монгол уламжлалт бүгд ч гэсэн угсраа мэх гэж юм байдаг тийм ээ. Ямар хөлбөрөөр яаж угсруулж хийх вэ гэдгийгээ сурахад бол хамаг анхаарлаа төвлөрүүлдэг.
Хин ямар угсраа михийгээ гарцсныг бол дасгалжуулагч нар гэрхээ ажигладаг. Аа. Тэгээд өөрийн бүхөө нааданд барилгат нь бол хүчлээ өрсөлдөгчийн онцлог бүхий тэр угсраа мих хэдийн янзын хувилбартай байж байгааг нь анхааруулж хэлж өгдөг тийм. Тэгээ эргүүлээд угсраа михээ ямар үед яаж хийх хувилбаруудыг зааж өгдөг байхгүй юу? Тэгээ санаанууд хэлж өгдөг тийм ээ. Тэгээ яг тойрогт эд барилдаад явж байгаа бүхэд бол бас өөрөө хөндлөнгөөс ингэж ажиглах зав боломж бол байхгүй шүү дээ. Зөвхөн биеэрээ мэдрэл өнгөрч байгаа тийм үү? Хөндлөнгөөс ажиглана гэдэг ч бол бас нэг өөр юм байгаа. Тэгэл угсраа михийг бол ерөөсөө Монгол бүх бие хамгаалах урлаг спорт биеийн тамираас аваад улс төрийн бодлого тэгэл хувийн секторч байна уу төрийн бус албач байна уу ерөөсөө салбар бүрт янз бүрийн төвшөнд нэвт хэрэгжүүлж байгааг манайх одоо анхаарах хэрэгтэй. Ямар арга зал явж гэнэ вэ гэдгийг бид нар бүрэн гүйц танилцсан нөхцөл бид нар энд маллуулахгүй болж ирнэ. Хүүхдүүд ерөөсөө багаас нь гадны авчлагаар шахалтаар үнэт зүйлстэй болгох шиг гайтай үтэй юм ерөөсөө үгүй. Behavioristud одоо ийм хоёр өөр бүлэг хүүхдүүд бас туршилт хийгээд үтсэн байна. За А бүлэгт ингээд танхимд байгаа роботоор тоглож болохгүй. Аюултай гэж хэлсэн гэдэг. За тэр Б бүлэгт болохоор роботны тухай юу ч хэлээгүй орхиод гараа явсан байна. Тэг яахыг үзэх гээд байгаа туршилт шүү дээ тийм үү? Тэгсэн чинь нөгөө А бүлгийн хүүхдүүд чинь туршилт хийж исэн хүнийг дөнгөж гараал явангууд нь тэр робот руу гүйлдэл хийсэн гэж байгаа шүү дээ. Тэгээ тоглож үзсэн. Б бүлгийн хүүхдүүд роботыг зайнаас жоохон сонирхож харсан боловч огтхонч гар хөрөөгүй гэж байгаа. Энэ юу хэлээд байна? Чихгүй гихсэн урдам нөгөө тэмүүлдэг хүн. Яг үнэн ингээ хориглохоор яг тэр хориглосон юм руу явдаг байхгүй. Альваг хориглох замаар болиулж болдоггүй тод томруу жишээ. Тийм байна. Яг эсрэгээр нь хүүхэд ч ингээ сонирхоод тэгэхээр хүүхдэд ингээд ерөөсөө амьдралтай танилцахт нь ерөөсөө өөрөө хийж үзэх боломж бид нар ерөөсөө гаргаж өгөхгүйгээр дан гаднаас хянаж залж чахаж хүмүүжүүлэх замаар үнэт зүйлсээ эрхмэлдэг заяагаа худалддаг тийм үү? Мөн ч одроосоо урвдаггүй хүмүүс болгоно гэж бол хизээч үгүй. Би хүн болохгүй л тэгэл өдөртөөлөх юм шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгэл том болохоор нэг өдөрдуулж л явдаг хүн болно гэсэн үг шүү дээ. Тэгээд өөрийнхөө дотоод үнэмшлээс хийхгүй гэсэн үг тийм үү? Зүгээр харагдах гэж хийгээд шүү дээ тийм. Тэгэхээр ямар хэрэг байх вэ те? Тэгэл би өөрийнхөө шар хүүдээр бас анзаарч ирсэн юу гэхээр ингээд юм эвдэс сүйтгэж байдаг ч гэдэм үү үгүй бол өөрөө өөрийгөө яачих вэ одоо хорлцох вэ гэсэн тийм айдас надад байхгүй. Тэгээ ерөөсөө юм хүмүүдийг сүртэй хурааж байгаагүй би хүүгээ багаас нь яасан. Уяа ээжээр уйдсан хүн байгаа юм. Тэгэл манай хүн баярлж ирсэн. Яагаад ч ихтэйхэн баярлж ирсэн гэхээр ишгээ чи мэдж байгаа шүү дээ одоо ингээд баруунд олон жил амьдарч байгаа хүн тий. Энэ гадаадынхан ч сүуд болдог. Жог хүүхд гараад ирэнгүүт яадаг үлээ. Энэ тэмдгүү нэг юм байгууламжнууд тавиал тий. Хүүхдтэй тааруулж юм хийж байгаа юм гээл л та. Гэрийнхаа бүх юмнуудыг орчлол сүуд болдсон шүү дээ. Аюулгүй орчин бүрдүүлж гэж байгаа. Тэгсэн чи манай нөхөр яга баярлаадсэн гэхээр би хүүгээ ингээд ерөөсөө ингээд нэг өөрөө босод суугаад ирдэг чинь нэг 7 сартаа 8 сартаа ахтай илүү. Арич ирт юм уу надад 8 сартаа. 8 дээр нэг 10 сар мараас орж явах нэг өндичнө. Өндичдэг тий. Би бол ер нь нэг 8 сартаагаас нь ахуулаад уйдгийн шиг байгаа. Тэгэхээр яадаг вөхлөр нэг уяндаа уурж мэддэг байхгүй. Ухаан ороогүй болохоор энэ юм байдаг юм байна гэж боддог байхгүй юу. Тэгээ уяндаа тийм багаас нь дасгачвал амар байдаг байхгүй юу. Ингээ уурлаад байдаггүй, уйлж мөлөө сүйдлээд байдаггүй. Тэгээд би хүүгээд тэгсэн чинь манай нөхөр баярлж байгаа юу гэхээр ерөөсөө тийм өөрчлөлт хийж тийм аюулгүй арга хэмжээ авах шаардлага гараагүй байхгүй. Тэгээ нэг юм хөөрхөн зөөлхөн софа байдаг гэсэн тэгэл тэрний тэнтэл ер нь уйчдаг тий. Тэгээ хөөрхөн ээжийн ба нөхснийг юм эргүүлдэг юутай эргэдэг юм юутай гарих байсан. Тэгэл тэр гарихаар манай ээж тугал уйж исэн сүүлд бас нохоо мохооч уйж лээсэн тэгэл тэрүүгээр ингээд уйчдаг. Тэгэхээр нөгөө чи уяанд орооцолддог байхгүй. Нөгөө гарих нь ингээд эргээд идэг юутай болохоор. Тэнхлэгээр ингэж эргээд идэг болохоор тэгэнгүүт хүн манай сүүлдээ бүр уудын авирагч шиг болсон.
Ерөөс тэр зөөлөн софон дэгүүрээ авирал ингээл дэшээ гараад тэр номын 50 өрөөдрөө явдаг. Ер нь ерөөсөө аваар бас л гаргаагүй хөрхий. Унаачгүй. Тэгэл бүр хитрхийн өндөр авираад ивэл бид нар нааш нь аваад тавьчихдаг байсан. Тэгэл тийм гоо уурлахгүй. Өөрхийн инээж харчаал тэгэл дахиад хөлөө гэлзуулаад тийшээ авирна. Тэгээ ерөөсөө хэрэг тариул юм бага хөрхий. Одоогоороо ерөөсөө тэр нөгөө болохгүй бүтггүй юм хурж мэддэггүй байхгүй гэртээ. Би ер нь хэлдэггүй. Энэ болохгүй шүү, энэ бүтггүй шүү өстө. За чи энд тест бити үрээрээ гэж ер нь хэлж байгаагүй. Тэгэхэд ерөөсөө хүрдэггүй. Тэгээ зөвхөн өөрийнхөө тоглоомороо ном момороо тэр өөрийнхөө сонирхдаг юмар өөрхөн тоглоод явж байна. Одоо болтол тийм сонио үйлдэл гаргаагүй байхгүй. Шгогдсон л явах юм байна да. Манай Тэгээ хүүхдүүд ер нь орой бол хэрэггүй. Ерөөсөө орчин цагт хүүхд одоо бидний нийт асуудал одоо дундын асуудал бол юу гэхээр ерөөсөө хүүхд багасаа гол энэгшил гэж биологийн хэрэгцээг хангахгүй өсөж байгаа. Энэ маш их дутагдж өсөж байгаа учраас ерөөсөө нийгэмд тэр аяраа хоосоо хонгоо бардам хоос нэрлэхүү тэнэг өнгөцгөн гүйхэн хүмүүс алширж байгаа. тэр энэгшлийг ойролцоогоор 0 наснасаа төрсөөс ахуулаа гэж бодоход хэдэн нас хүртэл ер нь ойролцоо. Хамгийн чухал үе нь бол юу гэдэг нэрагаас 2 цаг 2 нас. Тэгээд уул нь бол бүр шилжтийн нас хүртэл үргэлжилдэг л дээ. Энэгшлийн нас. 2 настайгаас ахшилбал хүүхч одоо нөгөө өөрийгөө тустай юм байна гэдэгт танилцах хэрэгтэй. Terrible 2 years гэж нэрлэдэг шүү дээ. Тийм. Тэнгууд яа өөрийгөө алчих гэдэг тийм үү? Тийм. Аалаас автаа ус татаж өөрийгөө шалцлах гад байна, гал руу орчих гад байна. Эсвэл игдэхтэй үед байхгүй. Тэр үед л эвтийхэн бас дагаж яаж авах хэрэгтэй. Зогсуулж авах хэрэгтэй, зурвалжлах хэрэгтэй хүүхдтэй. Тэгжээтэл тэр нөгөө салалтын явц гэж нэрлэдэг. Эго нь өөрөөсөө одоо тэр том бигээсээ салаад тэгээд өөрийгөө ээж аваасаа тустай хүрээлэн байгаа орчноосоо тустай юм байна гэдгийг мэдж эхэлдэг үеийг хэлдэг байхгүй. Separation process гэж нэрлэдэг. Энэ салалтын үе гэж. Энэ салалтын явц бол тэр юутайгаа энэгшилтэйгээ яг зэрэг явагдаж идэг. Параллел. Өөрөөр дахгүй гэхдээ хажууд нь байгаа шүү, хамгаалалтай байгаа шүү гэдгийг л ойлгуулах юм биш үү те. Тий. Тэгэхээр ерөөсөө хүмүүс ингээд одоо бол ийм болчихж байгаа, ингэж олширж байгаа нь бол цэвэр өөрсдийн бас буруугаас биш. Цаг үеийн золиос. Ингээд нийгмийн дээд анги зориуд ийм систем тогтолцоо бий болгоод. Тэгээ ийм тоглоомын дүрмийг ард түмэнд тулгаад байна шүү дээ. Швейцарт одоо хүүхэд гаргаад нөгөө декретний хугацаа 96 хоног тавьдаг. Коммунизмын үед бол тийм байсан тийм үү? Тий. Одоо 96 хоног ийм сайхан нөгөө эдийн засаг сайн одоо юу fertility өөр хүүхэд гаргах нөгөө юу баг штэ. Тэгэхэд 96 хоног. 96 хоногийн чинь зараа нэг сүүлийн декретний айд бол өстой нэг 9 сар дээр зарим нь ажиллаж хийж чадахгүй бараг дөрвөлээд нэг 7 хоног 10 хоногийг авчих штэ. Тэгээд хоногтой хүүхдээ үлдээгээд ажиллаа юм яваад та амар харгасан. Харгасан шүү дээ. Коммунизмын үед ч бол бүр амар өссөн шүү дээ. Одоо нөгөө юуны их нялхсын төв гэдэг төрөөл те. Тэгэнгუთ ерөөсөө хүүхдүүдийн шууд нярагийн тасгаар аваа авчдаг. Тэгэнгуთ хүүхдүүдийн хооронд нь одоо бас андуурч сольж исэн явдал зөндөө гарч исэн гэдэг байгаа шүү дээ. Хүүхд нь солигдчихдаг. Тэгэл ангар урган шимүүлэхгүй байх гэсэн үг шүү дээ. Аимшигтай. Амар. Тэгэл одоо 24 цагийн яалт цэцэрлэгээр өссөн хүмүүс байна шүү дээ одоо. Энэ хүмүүс чинь тэгээд ерөөсөө цаг үеийнхэн золиос болчихж байгаа. Харин тийм байна. Хүн болж төлөвшөх тэр юу нөөц болцоо баг нөөц болцоог нь үгүй ичж ин гэсэн үг. Тэр ерөөсөө нас яваад биологи насны яваад идэг тэгсэн мөрчлөө ухаан судгүй хүмүүс зөндөө их боллоо шүү дээ. Аимшигтай. Хүмүүсээ ихтэй сургуулийн зэрэг дипломтой авах юм бол тэгэл бие ихэд доодог. Өөрийгөө их сүрхийд бодож байна тийм үү? Амьдралын хар ухаан бол байхгүй. Тэгээд элдв онцгой престиж давуу эрх эдлэхээрэл хүн автоматар онцгой хүн юм шиг ойлгодог. Тэ? Одоо нэг үйлдвэрийн дарга байдаг ч гэдэг юм уу, үйлдвэрийн эзэн ч гэдэг юм уу, тэ ямар нэг юм төрцөн байвал ингээл энэ өстой бот байна гэж боддог тийм. Гэтэл хүмүүс ингээ хар багасаа ийм нөлөөлөлд автаж өсөж өндийж байгаа. Тийм учраас тэр бичсэн ярьсан юм тэр амьдралын бодит хэрэгжлийнхэн хоорондын зөрүүг ерөөсөө олж хардаггүй байхгүй.
Тэр үзэгдэж харагдах нь тийм байна. Мгм. Эмнэлгийн дарга юм байж ээ. Мгм. Тийм ээ? Үгүй бол нэг намын дарга юм байж ээ. Үгүй бол улсын их хурлын гишүүн юм байж ээ. Үгүй бол нэг уурхайн компани эзэн юм байж ээ. Тийм үү? Тэр чинь бол зүгээр нэг юу штэ. Үзүүлэлт тийм үү? Гэтэл яг бод амьдрал дээр өөр ямар хүн юм бэ гэдэг нь бас шал өөр хэрэг байхгүй. Тийм шүү дээ. Одоо энэ хоорондын зөрөө улам ангал шиг том болж байгаа. Энд чинь аюул. Айхтар. Гамшигын чадвартай тийм. Мгм. Тэгээ тэр зөрүүг ерөөсөө ажиглах сортоогүй болж ирсэн маш харамсалтай. Нийгмийн гар цохрол гэж үзэж болохоор. Мгм. 67 онд сэтгэл зүйч Эдвард Джонс, Джеймс Харрис гэдэг ийм хоёр хүн яг энэ талаар хүмүүсийн түгээмэл ташаарлыг тод томроо харуулах тийм туршилт хийсэн байна. Мгм. За хоёр хэсэг хүмүүст энэ Фидель Кастрог Мгм. ихэнх эерэг талаас нь битсэн харж магтаж дэмжсэн утгатай нийтлэгөөл уншуулсан байна. За тэгээд зохиогч нь Кастрод бол өөрөө үнэхээр сайн байсан уу? Үгүй юу гэд асуусан гэж байна. Тэгсэн чинь нэг хэсэг хүмүүс нь бол зохиогч бол сайн дураараа энэ нийтлийг бичсэн. Тэ? Нэг хэсэг хүмүүс тэгж хэлсэн гэж байгаа. Тэ? Зохиогч бол ингээ сайн дураараа энэ нийтлийг бичсэн гэж хэлсэн. Нөгөө хэсэг хүмүүс нь болохоор зохиогч Кастрог магтах захиалгаар ийм нийтлэл бичсэн гэж хэлж өгсөн гэж байна. За тэгээд асуулт нь юу гэхээр энэ нийтлэлийг бичсэн зохиогч Кастрод өөрөө үнэнгээсээ сайн байсан уу үгүй юу гэсэн асуулт байхгүй юу? Тийм. Тэгсэн чинь нөгөө хоёр хэсэг хүмүүс бүгд зохиогч Кастрод өөрөө их сайн гэсэн дүгнэлтээр хариу ирсэн гэдэг. Уул нь ингээд дүгүүлж юм хэлж өгöd нь шүү дээ. Бүр сэжүүрийг хэлж өгöd нь шүү дээ. Тийм үү? Тий. Тэгэхээр уул нь бол зүйтэй хариу бол үгүй ээ зохиогч Кастрод сайн байсан эсхийг мэдэх арга байхгүй уул нь зүйтэй хариулт бол тийм үү? Яаж мэдхий? Яаж мэдхий? Захиалгаар бичсэн ч юм уу тийм үстэй. Тэгэхээр ерөөсөө бид нар нэг юм сурах хэрэгтэй байхгүй юу гэхээр хүн юу гэж хэлж байгаа ерөөсөө бодол нь биш байхгүй. Яг үнэнгээсээ магадгүй зур муу нухаар сайн хэлчил гэж ярьдаг монголчууд л хоорондоо тэгж ярьдаг байсан байж магадгүй тийм ээ. Тэрнээс бол ерөөсөө үнэнхүү бодлоо хэлээд яваад идэг хүн гэж ерөөсөө энэ гадаад орчлон орвоод ч байхгүй шүү дээ. Тэгэхээр агуулга хэлсэн үг хоёрын хооронд бол ерөөсөө маш их зөрөө ээж идэг. Энийг бол хүмүүс дандаа хооронд нь андуурч хольж утгаж идэг. Тэгээ ухаант ард маань одоо энэ манж гэж нэг муухай хүмүүс бас нэлээд сүйдлүүлсэн шүү дээ. Тийм 900 жил ажилладаг. Хөгц шиг муухай хүмүүс тийм үү? Нэг салахгүй арсны өвчин шиг тийм. Тэгээ ийм хүмүүстэй ураг барилцснаасаа болж хоорондоо хагаралтаж хүнжилтэд хөлөөж ийлцэж тийм. Эрх мэдлийн одоо хэдийн язгуурт эрх мэдлийн төлөө тэмцэлсэн хэдийн язгууртнаасаа болж тэдэртээ чирэгцэн гэсэн үг тийм ээ. Тэгээ тэрнээс болж хятад худалдаачдад хэдэн зуун жил саруулсан. Тэгээ саруулгач бүр энүүхэд тийм ээ. Тийм. Харин тэр уусчааг тэр чигтээ бүр уусчааг нь баг их юм аз болоод шүү дээ. Аимшигтай. Хаалх баруун Монгол гэж хуваагдаад хүнжилтэд хөлөөж ийлцээл тэгэл Манжи хаан Цэнлун гэдэг хүний зарлагаар амлсан одоо тэр толгойн шан гэдэг юмыг авах гээд ойр дахан дүүсээ ядчихсан л гэдэг шүү дээ. Тэр толгойн шан гэдэг нэг Kopfgeld гэдэг германаар англиар head hunting гэж нэрлэдэг. Тэгээ аимшигтай энэ ч одоо ерөөсө нас бие хүрсэн эрэгтэй хүний хамгийн өндөр байдаг. Тэгэл эмэгтэй хүнийх тэд хүүхдийнх тэд энэ гэсэн байсан л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ бол ерөөсөө хүчрхэг гүрнүүд бууран ард түмнийг эзлэн түрэмгийлэхэд явуулж исэн харгас хэрцгий бодлого байхгүй юу? Энэ ч нэг тий Америкийн нэг уугуулуудын тухай кинонууд дээр гарч ирдэг л дээ head hunting гэдэг юм тийм ээ. Тэгээ ингэж мүлжүүлж явж байхдаа хашир сөрхийн хүмүүс нь мэдчихсэн учраас ингээд зорилготой хүрэхийн тулд юу ч гэж хөдөлмөрхөөс буцахгүй хүмүүсийг одоо манж гэж хэлдэг болсон байгаа. Манжлах гэж тийм худлаа ярьж байгааг хэлж байгаа шүү дээ. Наач худлаа манжилж байгаа. Худлаа ярих, ёс юм буур тий төр төмбөр гэж худлаа царайлах, дүр эсгэх, тусардаж магтахыг манжлах гэж нэрлэдэг монголчууд. Тэгэхээр энэтэй холбогдуулалт хэлэхэд зохиолч номын чивэд ахын бичсэн тэр Цагаан бороо гэдэг роман
Манай залуучууд болж игэл яаралтай унших хэрэгтэй. Бүрэн гүйцэд унших хэрэгтэй. Нэг уншихч бүр хангалтгүй, тийм ээ? Тэгээ бас подкастуудыг бас сайн сонсороо гэж бас уриалмаар байна хүмүүс. Тийм, номын чимэд ахын подкастуудыг сайн үз. Энэ романыг унших бол маш хэрэгтэй. Бид нар залуучууд нүдэн нэгт их хэрэгтэй роман. Энэ романыг уншаад хүн юу ойлгох гэхээр ерөөсөө хүнээр хүн хийх ямар хэцүү вэ гэдгийг. Тийм ээ? Сэтгэлийнхаа гүнээс өөрийнхөө дотоод ирмэлцлээрээ үнэт зүйлстэй болох хамгийн эрхэм юм байд юм байна. Ингээгүй цагт бол ерөөсөө хүн намайг юу гэж хэлэх бол, намайг юу гэж бодох бол гээл чагнаал дүрсгээл өөрөө л бусдаас одоо бидэнд гаднаас тусгалыг өөрийнхөө мөн чанартай андуураад яв. Энэ чинь эмгэнэлтэй шүү дээ. Эмгэнэлтэй. Хүмүүс биднэрт юу ч тусгаж болно тийм үү. Гэхдээ тэр чинь миний мөн чанар биш шүү дээ. Одоо жишээлх юм бол намайг хүн гуйлгачин гэж тэгчлээ тийм үү. Би тэрэнд уурлаад яах юм? Би гуйлгачин биш л юм чинь тийм үстэй. Тийм. Тэгэхээр одоо ингээд хүмүүс чинь тэрийг ялгаж мэддэггүй учраас одоо ингээд энэ хэл яриагаар давтлах дарамжлахад бол маш эмзэг өртдөг. Аргундаг, уурладаг, хэлгэндэг энэ төр тийм. Гэхдээ одоо намайг юу ч гэж хэлсэн би тийм биш юм би ч одоо тэрэнд тэгж уурлах юм ямар шаардлага. Тийм ээ? Тийм. Одоо намайг бол ингээд хин нэг ингээд балаа аваа гэлдэг би энийг л өнгөрч одоо яах вэ балаа аваад юм байл. Тэ? Ингэж боддог юм байлгүй л гэж бодно тийм үү тэгэл. Ингэж ийм тохиолдол байх ондогч одоо жишээ нь би ингээд нэг буруу үйлдэл хийгээд байна эсвэл ингэ буруу байна гэдгийг мэдчихэж байгаа штэ. Тэгсэн хэрнээ нэг бодож үзэгдэхийн тулд би нэг үйлдэл хийчлээ. Буруу үг хэлжлээ, худлаа ярьчлаа гэж бодоход тэр хүн дотроо бол буруу гэдгийг мэдчихэж байгаа. Тэ? Тэгтээ тэгэхээр чин сэтгэл нь өвдөн штэ. Нэг хизээ нэгэн цаг дандаа буруу яваад ахаар за би ч нэг олиггүй нөхөрөндөө гайл нэг өөрийгөө өнлөг хөлөмжин ч гэсэн юу яадаг ч юм буурдаг ч юм уу. Тэгж байгаад нэг өвдөд идэм шүү. Нөгөө үйлдэл нь өөр, үг нь өөр, тэ бодол нь бас өөр штэ. Өөрийгөө мэдчихэж байгаа штэ. Тэ. Буруу юм хийчихээс та хүнээс одоо юм илүү үнээр зараад хэдэн дөрөв олцохоор бас муухай худлаа ярьчлаа да гэж боддог ч юм уу. Тийм бодол хүнд бол байгаа ш өөрийгөө шүүдэг. Тэ. Тэр олон бодол, тэр буруу олон хийсэн үйлдэлтэй хүн өөрөө мэдээж нөгөө ил гарахгүй ч гэсэн ингээд өөрөө дотроо шаналаа тэгээд тэр шаналснаас олж өгдөг гэдэг юм шүү. Би бол тэгж бодоод байна шүү. Дотроо үүрж явдаг тий. Дотроо үүрж явдаг. Тэгээд ийм гадны хүмүүсийн одоо хүмүүс гаднаас бидэрт тусгаж байгаа янз янзын сөрөг тусгалуудад их эмзэг дорой болж ирж байгаа. Харин тийм бас ингээд эмоцийн хувьд нөгөө сэтгэл зүйн хувьд тэр чинь ингээд докторгүй болчихж байгаа гэсэн. Тэнцвэр болчихж байгаа байхгүй тий. Мэдээд тий. Бас нөлөөтэй л байгаа байхгүй тий. Тэгэхээр ингэж явсан амьдрал бол биднийг нохон замаар оруулах нь гарцаагүй. Хүн муудлаа гэд би үрчилдээ дуурлаад байх явдал хэрэггүй байхгүй. Үүний хоосон магтаал төөрж яадгийн юм тийм ээ? Тий, цаасан малгай өмсгөлтөнд дагаж намаа. Тий, цаасан малгай өмсгөлтөнд худлаа өнгөрч хөөрөө дөр өстой нөгөө будаач гэвэл юу сахлаа бодлоо гэдэг шиг тийм ээ? Тэгээ ер нь зам бол ингээд тэр нүуний юм байна. Тэ? Зөвхөн байвал гот байхгүй уг нь. Тий, сэтгэл зүй ерөөсөө маш чухал. Энэ behaviorism-аар одоо хүмүүсийг яаж малж байгаа тухай хоёлаа яриад байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр ерөөсөө энд нэг төлхөр байгаа. Ерөөсөө хүн өөрийгөө хуурнаа л гэдэг бол ерөөсөө бусдад хуурдах төмөн хонглын өмнөх хаалга байхгүй. Тэ? Байхан байхгүй тэ. Өөрийгөө хуурчж байгаа юм чи хүн хуурахад болоо окей давай гэж зөвшөөрөд байгаа гэсэн үг шүү дээ бараг тэ. Тэр би өөртөө үнэнч биш. Өөртөө одоо шудрах өндөр шаардлага тавьж ингэж яахгүй саглаг баттай болохгүй өөрийгөө удирж сурахгүй шүү дээ тийм үү? Тэгээд амьдрал сурах хэвээр хичээлүүдээ ойшин тавиад ингээ өөрийгөө хуураа яваад бай тийм ээ. Энэ ч л ерөөсөө залтай хүмүүс над дээр шавж ирж намайг хуурж маллах тэр одоо хаалгыг нээж өгч байгаа байхгүй. Онгорхоо хаалга болчихж байгаа юм байна. Тий. За хоёлаа дараагийнхаа ярилцлагаар үргэлжлүүлэх үү. Сонирхолтой байлаа. Баярлалаа эндагч. Урьж подкаст ярьж байгаа эшгүүдүүд их баярлалаа. Анхаарал тавьж сонссон YouTube хэрэглэгч найз нартаа бас их баярлалаа. Түр баяртай.